Өвшиг дарсан тоондон утаа зуусан хадагтай ширмэл тойруулган дээрэн азийн дүрм бэрхтээ миний ард түмний түүх өв уламжлал зан заншлаараа уралдан цэнгэх уралдаан цэнгэнд дүрм бэрх нэвтрүүлэг ийхүү эхлэж байна. Дүрм бэрх нэвтрүүлгийн хойморд морилон саатсан багуудан та бүхэндээ танилцуулъя. Миний зүүн гар талд Монгол улсын соёлын гавь сэтгэлтэн зохион бүтээгч Оньсон тоглоомын хаан Түмэн Олзигойн үүсгэн байгуулсан Монголын оюун ухааны музейн дэрэгдэх онцгой цэцэрлэг Монгол онц бүрэн дунд сургуулийн хамт олонны төлөөлөлд хүрэлцэн ирсэн байна. За дараагийн баг эх орны маань хөгжлийн судас, хөгжмийн утас болсон Улаанбаатар төмөр замын маань удирдах газрын залуучуудын зөвлөлийн хамт олонны төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. За дараагийн баг шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Дашдоржийн Насгидоржийн нэрмжит Улаанбаатар хотын нийтийн товь номын сангийн хамт олонны төлөөлөл та бүхэндээ баярлалаа. Ажлын өндөр амжилтыг хүсэмээрээ. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний өвлөдийн холбооны төлөөлөл болсон хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах гэрийн сайхан үйлсийн төлөө тангараг өргөн зүтгэж байгаа цагаан нөмрөгт баатрууд маань хүрэлцэн ирсэн байна. Дүрм бэрх нэвтрүүлгийн маань үндэсэн дүрм бас баг зэрэг өөрчлөлт орсон байгаа. Өөрөөр хэлбэл шинчилсэн зарчмаар дүрмээр явагдана гэдгийг бас та бүхэндээ хэлье. Та бүхэн маань өөрснийхөө оюун ухаан авхайл самбаагаар дүрм бэрхэн төрүүлж буюу олныг цуглуулж чадсан баг ялагч болон тодрох ийм зарчмаар явна гэдгийг би та бүхэндээ хэлье. Нэвтрүүлгийн эхэн та бүхэн маань ямар баг болохоо шодож нэршлэн авах учиртай. За ингээд дөрвөн багийн ахлагч нар гараад ирээрээ. Ямар баг болохоо тодруулах хэрэгтэй болж байна. За мэдээ шившиж байгаад. За хончин баг тодорсон байна. За хүрээ. За манай Улаанбаатар төмөр замын удирдах газрын дэрэгдэх залуучуудын баг. За ямаачин баг тодорчээ. За хүрээ. За 3 дахь баг буюу манай Насгидоржийн нэрмжит нийслэлийн төв номын сангийн хамт олонны төлөөлөл. Морь тэмээ хоёрын аль нэгийг буулгах ёстой. За энэ ч одоо Монгол заншлаараа бол онхол юм да. Ахаад хаяа. За онх буух бол бас ховор тохиолдол шүү дээ. За тийм ээ. За хүрээ. За тэгэхээр одоо адуучин баг бол шодохгүйгээр шууд тодорч байгаа гэсэн. Нэвтрүүлгийнхээ журам ёсоор манай багууд маань бэлдэж ирсэн асуултаараа өрсөлдөх учиртай. За ингээд Монгол заншлаараа нар зөв тойрч манай хончин багаас маань эхний асуултаа тавих учиртай. За сайн байцгаана уу. За миний зүүн гарт суугаа хүн бол онцгой нэг цэцэрлэгийн эрхлэгч Болор Туяа. За дараагийн хүн маань оюуны онц бүрэн дунд сургуулийн багш Бат Дэлгэр. За манай дараагийн гишүүн маань оюуны онц сургуулийн англи хэлний өгч Нямдаш гэсэн багийн бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийн дүрм бэрх тэмцээнд оролцож байна. За асуултаа болгоё. За манай хончин багийн бэлдэж ирсэн асуулт маань Монгол үндэсний тоглоом наадмын нэг төрөл болох онцон тоглоом наадмыг хүрэлцэн ирсэн багуудынхаа гишүүдээр эвлүүлүүлэх тийм даалгавартай ирсэн юм аа. Тэгэхээр баг төсвөрийн тоглоомууд бүгд өөр төрлийн тоглоомууд. За энэ тоглоом багууд маань задлаад буцаагаад өгсрөх 1 минутын хугацаанд. За энэ үл ерөөсөө манай сургууль цэцэрлэгийн 5-6 настай хүүхдүүд эвлүүлдэг тоглоом учраас манай бусад багийнхан бас төвгүй эвлүүлэх байхаа гэж бодож байна. За багууд анхаараарай. Цагаа бэлдээ. За эхлэе. За эхэлсэн шүү. Цаг явсан. За тэгэхээр одоо энэ онцсон тоглоомын одоо орж байгаа энэ бүрэлдэхүүнүүд цаашаага ер нь хэд хүртэл байх вэ? Одоо бол зөвхөн 6 модных ба шүү дээ. Тийм 6 модных. Онцсон тоглоом маань одоо 2 модны онцноос эхлээд 637 модны онц хүртэл ингээд ийм төрлийн онц Монголд бол одоо яг төмөөл 6 гараар хийгдсэн модны онцсон тоглоомуд байна. За 1 минут дууссан байна. За болсон. За энийг би өргөөд үзтэн шалгагдах нь шүү дээ. Оо за ийм байна. Оо за бүр. За танах бол бүр одоо эхлээд барилгын зураг мөргийг гаргаж байгаа. Тэгээд эвлүүлэх гэсэн юм байна шүү дээ. Тэр 1 минутанд амжихгүй л дээ. За зураг төслийн зохиогод явсан байна. За адуучин баг бол ойлгомжтой байсан. Одоо манай багийн ахлагч
тайлбарлаж өгөх нь зүйтэй баг. За. Аль нэгийг нэвлүүлж үзүүлэх үү 10 секундэд юм чинь дөрвөлнгийн нэвл, гурвуулнгийн нэвлүүлсэн ч болж байна. Багийн гишүүдээр бас нэг тайлбар шугам зургийг хараад эвлүүлүүлээд үзүүлчихэд. Тэгэхээр бас хингэндээ бас тань мэдхүү болоод яг авсан тоглоомудаа эвлүүлээд үзчихвэл бас юу бах те. За тэгэхээр манай Ямаачин багийн маань хувьд тэг гэдэг онцлог тоглоом таарсан байсан юм байна. За тэгээд та бүхэнд маань энэ зургийг өгсөн. За зургийн дагуу ч мөн эвлүүлэхэд хэцүү байна тийм үү? Хэцүү байна. Манай Хончин багийн ахлагч маань за нөгөө түрүүн дурдсан 10 секундэд бидэнд эвлүүлж харуулах нэ. За нэгдүгээр онц нь бол одоо энэ дээш гарсан 2 хувилтын онцноос эхэлнэ. За ингээд онцнуудынхаа байрлалыг харахаар ингээд 2-2-ороо ижил байгаа. За нэгдүгээр онц. За одоо нэгийн өөдөөс 3 дугаар онц харна. За одоо 3 дараагаар нь болохоор 4-5 дугаар онц нь 2 талаас ингээд өөдөөс харж орлоо. За 6 дахь онцны жижиг хувил дээшээ харж орлоо. 3 дахь онцыг төлөхлээ. За энэ 3 дахь онц бол төгжөө онц нь байгаа. Ингээд тэг тоглоом маань огсрогд. За дараалал зарчмын мэдсэн тохиолдолд бол амар юм байна. За тэгэхээр манай Тэмээчин багт өгсөн онцлог тоглоом бол од нэртэй онцлог тоглоом байсан байна. За нэгдүгээр онц нь тэгэхээр энэ том жижиг хувилттай онц нь дээш харж байна. За хоёр дахь онц нь бол одоо энэ онц дээр орлоо. За гурав дахь онц нь нэгдүгээр онцны өөдөөс хараад. За 4-5 дугаар онц нь хоёр талдаа өөдөөсөө энэ онцнууд нь ингээ харж байна. За 6 дахь онц бол урдаа орлоо. 3 дахь онцыг араас төлөвч төгжлээ. За ингээд од тоглоом маань огсрогд. За тэгэхээр ер нь бол хараад байхад за саяын хоёр тохиолдолд хоёуланд нь энэ 3 дахь онц бол төгжээ болоод байна шүү дээ. Тэгээ ер нь онцон тоглоом эвлүүлэхэд 3 дахь онцнууд маань бүгд төгжөө онцлол болж өгдөг. За манай Адуучин багт өгсөн Хончин багийн маань даалгавар бол Ланз нэртэй онц байсан юм байна. Бараг илүүлсэн харагдана уу юу? Эвлүүлсэн байна. Эвлүүлсэн байна. За баяр хүргэе. Үндсэн хугацаанд амжаагүй боловч зургийн дагуу эвлүүлсэн байна. За Монгол төмний маань тоглоом наадгааны гайхамшигт охимонлоо болсон онцлог тоглоом наадгааг хэрхэн тоглох, угсрах талаар та бидэнд бодит бит хичээлийг манай Хончин багийнхан маань заалаа гэж бодож байна. За тэгээд бас үндсэндээ бол үндсэн цагтаа амжиж энэ онцлог тоглоомыг эвлүүлсэн баг хараахан гарч ирсэнгүй. За нэмэлт цагт буюу та бүхэндээ бас энэ онцны задаргааг тайлбарласан зургийг бас ширээн дээр чинь тавьсан. За тэгэхээр энэ зургийн дагуу бол манай Адуучин баг маань амжилттай эвлүүлсэн. Тоглоом наадгаагаараа бахархах ийм сайхан асуултыг бэлдэж ирсэн Хончин багтаа би нэг шагааг сонгож авах боломжтой. Хорой. За багийнхан нэршил буюу хонион эхэлж багийнхныхаа хүсэлтээр авч байна. За баяр хүргэе. Үндсэн цагтаа даалгавраа амжилттай гүйцэтгэж чадаагүй ч гэсэн өгсөн зургийн дагуу онцлог тоглоомыг угсарч чадсан Адуучин багт бас нэгэн шагааг өгөх нь зүйтэй гэж бодож байна. За хорой. За Адуучин баг бол асуултгүй морь авах бах тийм үү? За амжилт хүсье. Хорой. Дараагийн баг манай Ямаачин баг асуултаа тавих ёстой. За эхлээд багийн гишүүдэд танилцуулъя. Багийн эхний гишүүн маань Мама гэдэг гишүүн байна. Дараагийнх нь Сосруу Арам гэдэг гишүүн байгаа. Энэ миний хажуу сууж байгаа өсгөө бол Халиун гэдэг залуучуудын зөвлөлийн гишүүн байгаа. За тэгэхээр манай багаас бэлдсэн асуулт бол ерөнхийдөө мэдлэг хүндлэх ёстой холбоотой асуулт байгаа. Энэ юу вэ гэхээр эндэрт мөргөх ёс гэж юу вэ? Энэ ёсыг ер нь хизээ үйлддэг юм бэ гэсэн учраас нэлээд яг ёс жаягийнхын дагуу хариулбал илүү өндөр оноо авахар байгаа. Цаг явсан эндэрт мөргөх ёс. Багийн үндсэн 3 оролцогч хоорондоо сайн зөвлөнө. Төрөхийн эрдэнэт тийм зоглорч хотынхаа одоо тахилгатай тийм овоон дээр гардаг юм ёсцолтой гад тэрэн дээр нь бол голтугоо одоо ирчүүд нь одоо тэр уулаан дээр гарч яадаг гэж хамгийн өндрүүлийнхаа эндэр дээр гараад тэнд галт түлээд тэр одоо нэг үдэж ууж чадахгүй тэр лос одоо юу гэдэг тэр бүхэн тэр эднийхээ дижиг өргөнд тэгээд нар гарахад тэр нарны мөргөж залбирдаг. За цаг болсон байгаа. Одоо багаас бага төлөөлж нэг хүн гарч ирж үнэн зөв бүрэн хариултыг хэлнэ. За тэгэхээр баг болгоноос заавал багийн ахлагч гэхгүй. Багийн гишүүдээс үндсэн гишүүдээс нэг хүн гарч ирж хариултыг болгоох нэ. За манай Тэмээчин багаас. Тэмээчин багийн ахлагч Шүрэн баг нь байна.
За манай багийнхан ярилцаад энэ нь бол монголчуудын нэг уул аваг ялангуяа баруун зүгийнхэн бол эндэр гэж нэрлэдэг. Тэгээд шөнийн нэгний өглөө нар мандахаас өмнө одоо эрэгтэй хүмүүс одоо тухайн одоо нутгийнхаа хамгийн өндөр эндэрт гараад нар мандахыг одоо хардаг зан үйлийг үлддэг байсан. Энэ зан үйлийг бол эндэрт мөргөх ёс гэж нэрлэдэг. Адуучин багийн гишүүн Наран Туяа одоо цагаан сарын шөнийн нэгний өглөө нэлээд эртнээс эртлэн бэлдэж эдээ шүүс будаага бэлдээд хотол олноороо тухайн нутаг усныхаа дахиж шүтдэг шүтлэгтэй хайрхандаа одоо шөнийн нэгний өглөө нар мандахаас өмнө гараад тухайн жилд энэ байгалийнхаа юуг ажиглаад одоо үүл нь ямар байна, уул ус маань ямар байна, нар маань яаж мандж ийн гэдгээр тухайн жилийнхаа өнгийг тодорхойлдог ийм ёс заншлыг үлддэг байсан уламжлалтай гэж манай багийнхан ярилцаж шийдлээ. За баярлалаа. За одоо манай хончин багийн хариултыг болгоё. За хончин багийн гишүүн Болортой гэдэг хүн байна. За бид нар бас манай багийнхан ярилцаад цагаан монголчууд нөгөө цагаан сарын шөнийн нэгний өглөө гэрийнхээ нөгөө бурхан тахилгаа бас эндэр гэж ярьдаг л да. Тэгээд бурхан тахилтаа бас мөргөх, эдээ шүүсээ тавиад мөргөх, гэр бүлээрээ бурхан тахилтаа мөргөх ёс гэж бодож байна. Хоймертон залсан бурхан тахилтаа шинийн нэгний өглөө тусгайлан мөргөх зан үйлийг эндэрт мөргөх гинэ гэж. Тий, тэгж үзэж байна манай. За. За ингээд 3 багийн маань хариулт үндсэндээ ойлгомжтой. Зөв хариултыг манай Ямаачин баг маань болгоох учиртай. Ямаачин багийн гишүүн маамаа байна. Одоо манай өрсөлдөгч багууд бол ёс заншлаа нэлээдгүй мэддэг чамбай бэлдсэн хүмүүс байна гэж бодож байна. Эндэрт мөргөх ёс гэдэг маань бол цагаан сарын шөнийн нэгний өглөө үлддэг ёс нь бол мөн. За энэ ёс бол яг нэр нь бол эзэн сүлд буюу төрийнхөө сүлдэнд мөргөх ёс юм. Ямаачин багийн хамт олонны зүгээс л ялагч хэм бэ? Аль баг зөв хариулсан бэ? Зөв хариулт байна уу, үгүй юу? Гэсэн асуултыг асуух гэж байна. Тэмээчин баг, адуучин баг хоёр бол төхүүлсэн. Яг нэрийг нь хэлээгүй. Наранд мөрөгдөг тийм ээ, нар ухтаж авах ёслол гэж одоо хэлж байгаа. Гэхдээ цагаан сарын өглөө ууламуундан гардаг. Айднэр бол одоо ер нь тэгэхээр хамгийн түрүүнд бол одоо хэлсэн тэмээчин баг бол нэлээд төхүүлсэн гэж миний хувьд бодож байна. За тэгэхээр Ямаачин багийнхны саналыг үндэслээд тэмээчин багт нэг шагаа өгөх ийм саналтай байна. За хураа. Нэгэн тэмээг гардуулъя. Хураа. За манай Ямаачин баг маань сая бас үнэхээр сайхан асуултыг бэлдэж ирж бидний мэдлэгийн цар хүрээг нэмлээ. За тийм учраас Ямаачин багтаа бас нэгэн шагааг гардуулан өгье. За багийн ахлагчийг урьж байна. За одоо ингээд дараагийн асуултыг тавих баг бол мэдээж тэмээчин баг маань байгаа. Манай багийн хойморт номын санч Ууган Баяр. За удаах гишүүн маань номын сангийн ажилтан Их Туяа байна. За дараагийн гишүүн маань номын сангийн номзууч Төвшин тогтох гэсэн бүрэлдэхүүнтэй ирлээ. За манай баг бол номтой холбоотой асуулт бэлдсэн байгаа. Монголчууд эртнээсээ номыг уламжилж дээдэлдэг ийм ариун ёс заншилтай ард түмэн байсан. Монголчууд номын тэмээ гэж чухам юуг нэрлэдэг байсан бэ? Номын тэмээ гэсэн энэ үгийг яг утгыг нь тайлбарлаж өгнө үү? Ямар ёс заншил үлддэг байсан бэ гэсэн асуултыг тавьж байна. За тэгэхээр энэ бас Монголын уламжлалт зан заншилтай холбоотой сайхан асуулт байна. Монголчууд маань хөсөг нүүдлийн хооронд өөрснийхөө зан заншлаан, өв уламжлалаа тээж авчирсан ийм ард түмэн 100-100-аар дамжсан энэ хөсөг нүүдлийн түүчэнд өв заншлаан, уламжлалаа, ном соёлон гэлгүүгээр авчирсан ийм ард түмэн. За үүнтэй холбоотой нэг асуултыг та бүхэн маань хариулах боллоо. За цаг дуусчээ. За тэгэхээр одоо хариултыг манай адуучин багаас эхэлж болгоно. Гүшүүн даваадлаа гүшүүн байна. Ингээ биднээс ингээ ярилцж байгаад ер нь номын тэмээ гэдэг нь тухайн одоо үйл явдал өрнөл дуусаад дараагийн үйл явдал эхлэх үе тэр шат авахыг номын тэмээ гэж хэлэх болоо гэж бодож байна. За хариулт ойлгомжтой байлаа. За одоо манай хончин баг маань хариултыг болгох учиртай. Номын тэмээ гэдэг маань ер нь цагаан өнгийн атан тэмээн дээр тусгаарлан одоо
том судар номоо ачиж явдаг тийм уламжлалтай байсан юм болов уу гэж бодож байна. Цагаан өнгийн тэмээ. Тэгээ цагаан өнгийн За. За одоо манай Ямаачин баг хариултыг болгох учиртай. Тэр хамгийн дээд шүтэн номыг тээж явдаг тэмээндээ бол эмэгтэй хүнийг унуулдаг одоо онгolсон тэр тэмээ нь мэдээж хамгийн номхон тэмээ байж таарна. Номхон гэдгийн нөгөө утга нь номын гэдэг утгаар бас өрөвөгдөж болно. Энэ утгаараа манайхаас тийм онгolсон тийм хамгийн номхон тэмээг номын тэмээ гэж нэрлэдэг болов уу гэсэн. За тэгэхээр хариултыг бид Тэмээчин багаас сонсох учиртай. Ерөнхийдөө багууд маань хариуллаа. За номын тэмээ гэдэг маань одоо сэтэрлэж тавьсан, онголсон. За тэгээд одоо ачааны хамгийн түрүүнд явдаг. Тэр нүүдлийн хамгийн түрүүнд явдаг. Тухайн нүүдэл бол одоо ном, тэг ганжуур, дамжуур гэдэг олон бот зохиолуудыг тэмээгээр тээвэрлдэг байсан. Тэгээд тэр тээврийн хамгийн ихэнд нь явж байгаа хадаг зүгээд сэтрэлсэн, онголсон тэр тэмээг номын тэмээ гэж нэрлэдэг байсан. Номон. За. Номон бурхан тахилан ачдаг тэмээ гэж ойлгож болох уу? Одоо манай Тэмээчин баг маань зөв хариулсан баг байна уу үгүй юу гэдгийг та бүхэн маань өөрснөө хэлэх учиртай. За арай дөхөө хариулсан нь Хончин баг. За тэгэхээр энэ бол их сайхан асуулт байлаа. За тийм учраас Тэмээчин багтаа нэг шагаа өгье. Хончин багт маань бас нэгэн шагаа өгөх ийм боломжтой болж байна. За тэгэхээр Хончин багийнхаа ахлагчийг өрье. За нэг тэмээ. Өөрөөр хэлбэл Тэмээчин багийн асуултанд амжилттай хариулсан учраас нэг тэмээг өөрснөө авах боломжтой болж байгаамаа. За би Адуучин багийн гишүүн Наран Туяа байна. Үндсэн гишүүдэд танилцуулчих. Улсын 1-р төв эмнэлгийн их эмч үйлдвэрчний эвлэлийн хорон дарга цэцгээ. За эмгэг судлалын үндэсний төвийн үйлдвэрчний эвлэлийн хорон дарга Инх Жаргал. За манай багийн ахлагч улсын 3-р төв эмнэлгийн эмзүүч үйлдвэрчний эвлэлийн гишүүн Даваа Далай. За тэгэхээр манайх асуултаа тавина. Дом гэж юу вэ? Домыг дотор нь хэд ангилдаг вэ гэсэн асуулт. Дом гэж юу вэ? Домыг дотор нь хэд ангилдаг вэ? Манай нөгөө ардын дом. За, Хончин багаас эхэлж хариулна. Адуучин багийнхаа тавьсан асуултанд хариулъя. Тэгэхээр энэ дом гэдэг нь бол ерөөсөө муу зүйлийн хариулга гэж манай багийнхан ярилцлаа. За тэгээд домыг одоо хар дом, эмийн дом, байгалийн дом, ахуун дом гэд гэх мэтчлэн. За өөрөөр хэлбэл 4 хуваах нь шүү дээ. Танаа. Манай багийн дэвшүүлж юугаар бол одоо 4 хуваа байгаа. Дом гэдэг нь домог гэдэг үгнээс гаралтай олон жилийн турш монголчуудын дунд амнаас амд амжиж явж ирсэн муу зүйлийг хариулдаг. Тийм зан үйлийн чанартай тийм зүйл байгаа. Одоо хүүхдийг ширгэлэх, одоо амн гэмтсэн хүүхдийг морины амгаагаар домнох гэх мэтчлэн ийм зүйлүүд бол багтдаг байгаа. Хар цагаан дом гэж бас дотор нь орж болно. Тэмээчин багийн хариултыг болгоё. За дом гэдэг маань бол аливаа сүсэг бишрэлтэй холбоотой хийдэг зан үйл. Дотор нь болохоор хар дом, цагаан дом, тэгээ тарин шившлэгийн зүйл гээд 3 хэсэгт хуваана гэж үзэж байна. За хар дом бол хараалж хатаг одоо янз бүрийн хүнийг эрхшээлээр өөрхөн сансан гүйцэтгэх, санснаар байлгах гэсэн одоо тэр нэг хийж байгаа үйлдэл нь бол хар дом. За цагаан дом болохоор монголчууд хүүхдийг одоо ширэглэх гэж ярьдаг те янз бүрийн дом хэрглэж одоо тэр бүхэнд хийж байгаа одоо зан үйл бол цагаан дом. За тэгээд тарин шившлэгийн зүйл болохоор одоо бурхан шашны холбоотой. Тарин шившлэгийг бол монголчууд одоо ялангуяа буддын шашинтай монголчууд бол тарин шившлэгийн зүйлийг их хэрэгэлдэг. Энэ нь болохоор бидний мэдэхгүй байгаа нэг домын нэг хэлбэр маань явж байгаа гэж манай багийнхан үзэж. За одоо тэгэхээр цөмөрөө Адуучин багийнхаа үнэн зөв хариултыг сонсцгоё. Багууд хариуллаа. Гэхдээ оновчтой сайн хариулсангүй. За энэ дом гэдэг маань хүн өөрийгөө хамгаалахаар бодож олсон эртний тийм арга хэлбэр гэж үздэг энэ домыг. За домыг дотор нь 3 ангилдаг. Хар дом, цагаан дом, алаг дом гэж. За хар дом гэхэлэр манайхан хараалж аттаг энэ төр гэж яриад байх юм. Тийм байхгүй. За цагаан дом гэдэг нь юу вэ гэхэлэр одоо нөгөө уншлаг, шившлэг хийж одоо лам хараар яваад ингээд ариусаад идэгдэг нэг тийм
юу гэдэг ш. Тэрнийг бол одоо цагаан дом гэнэ. За хар дом гэдэг маань нөгөө им дээр үед одоо ламнаар одоо ингээд им тан залаад ингээд өвчтнийг ангаадаг. Тэрнийг бол хар дом гэдэм байна. За алаг дом гэдэг маань энэ одоо уншлаг шившлэг энэ хар цагаан хоёр домыг одоо хослуулж хэрглэж байгаа энэ аргыг нь бол алаг дом гэж үздэг юм байна. Хэн зөв хариулсан бэ гэдгийг тодруулах учиртай. Яг шагаа авахаар хариулсан баг хараахан гарсангүй гэж манай багийнхаа үзэж байна. Дом гэдэг бол мэдээж Монгол ёс заншилтай, уламжилтай, нүүдэлчний ахуй соёлтой холбоотой ийм зүйл. Та бүхэн маань их сайхан асуулт бэлдэж ирсэн байна. Сонин өнцгөөс нь хөндөж энэ асуултаа бэлдэж хариу тавилаа. Хариултуудыг бас манайхан бас нэлээд одоо төхүүлж хариулсан гэж би бодож байна. За харин бусад баг дээр тэр шагаа өгөх тал дээр манай адуучин баг маань нэлээд хатуурхлаа. За тэгэхээр сонирхолтой, оновчтой бас таны мэдхүүн одоо ач холбогдолтой ийм асуултыг тавьсан гэж үзэж би адуучин багт нэг шагаагийн өгөө гэж бодож байна. Нэг шагаа гардан авах боломжтой болж байна. За хүрээ. Манай Улаанбаатар төмөр замын удирдах газрын залуучуудын зөвлөлийн хамт олонны төлөөлөл Ямаачин баг маань өнөөдөр Улаанбаатар төмөр замын Дууwijгийн чуулгын госол хөгжимчин хөөмич Сусар бармын Монгол төмний маань аялгау ихшгийн дээж Монгол хөөмийн морин хуурын сайхан дээжсийг толилуулахаар бэлдэж ирсэн юм байна. Дөрвөн бэрх нэвтрүүлгийн маань 2 дахь шат эхлэж байна. За энэ шатанд бид дөрвөн бэрх үндэсний хөлөг тоглоомоор өрсөлдөх учиртай юм аа. Монголчууд маань Азийн дөрвөн бэрхийг алгандаа шившиж хайж аз их ямраан ирээдүйн амьдралынхаа баяр жаргалыг зөгндөг ийм ард түмэн. За дөрвөн бэрх хөлөгт наадгааг Монгол ардын үлгэрүүд хөгжийн тоглоомыг зохиогч Ган Хоёг зурааш Хишиг Баатар нарын Монгол ардын хөлөг тоглоомоос сэдвлэн бүтээсэн юм аа. За тоглоом маань шоо хийх журмаар урагшлана. За та бүхэн маань хонь гэсэн өрөг дээр буулгавал Монгол ардын онцгой таах. Хэмээн дээр таны өрөг хасаад буусан тохиолдолд Монголын үндэсний ёс заншилтай холбоотой асуултуудыг хариулна. За морь буусан тохиолдолд Монголын нууц товчоо зохиолоос сэдвэлсэн асуултанд хариулна. Ямаан дээр та бүхний маань хасаа тохиолвол түргэн хэллэгээр өрсөлдөнө. Хэрвээ үхэр дээр таны хасаа бууж гэмээн өөрснийг бэлдэж ирсэн авьяас бэлгийнхээ сор дээжсийг бидэнд үзүүлэх учиртай юм аа. За ойлгомжтой нэвтрүүлгийн дүрм. Мэдээж хэрэг уламжил заншил ёсорог нар зов тойроод хончин багаас эхлээд шоо хаян да. За хончин багийнхаа ахлагчийг өрье. За 5-ын тоо болгосон байна. 1 2 3 4 5. За өөрөөр хэлбэл хончин баг маань асуултанд хариулахгүйгээр замаан товчилсан. За манай Ямаачин багийн ахлагч маань шоогон хаягад бэлэн болсон байна. Аз хэмрээ хороолъё. За 3 1 2 3. Өөрөөр хэлбэл хончин багаас бас 2 хасааны хойно та бүхэн маань байх нь. За одоо манай Тэмээчин багийн маань ахлагч. За 6. Баяр хүргэе. 1 2 3 4 5 6. За мөн асуултгүйгээр урагшилж байна. За адуучин баг маань шоогоо ирхэн. За 4.
За хураа. Дөрөв буюу хоньны асуулт. Хоньны асуулт маань онцгой таах. Монгол ардын онцгой гэдэг бол мэдээж хэрэг монголчуудын маань ухаан бэлгийг сорьсон, бодит сэтгэх чадварыг хөгжүүлэхэд зориулагдсан аливаа юмыг ёгт дал дутгаар нь таалгадаг ийм сайхан зүйл. За тийм учраас би та бүхэндээ одоо хонь өрг дээр буусан буюу онцгой таалгах даалгаврыг өгөх гэж байна. Анхааралтай сонсоорой. Эрендээсийг эвхэж болдгүй. Тэр юу вэ? Энэ бол онцгой. За энэ бол За хариултууд үнэхээр хөгжилтэй сайхан байлаа. Энэ бол онцгой мөн. Гэхдээ ямар онцгой вэ? солон гэдэг онцгой. За баярлалаа. Хариулт зөв. Хонь дээр буусан асуултанд та бүхэн маань Монгол ардын онцгойг маш зөв хариулсан учраас зааман одоо биднийг сайхан хөгжөөж гайхамшигтай сайхан хариултыг давхраар өгсөн учраас за хонь. За эрендээсийг эвхэж болдгүй гэдэг онцгой бол солонго юм байна гэдгийг мэдэж авлаа. Нэг хончин баг, тэмээчин баг хоёр маань нэг буурин дээр буулаа. За манай ямачин багийн маань гишүүн шоо хаяхад бэлэн болсон байна. За 2. 1 2. За тэмээчин баг. За нэг буудлаар буураа сэлгэлээ. За одоогийн байдлаар дөрвөн бэрх цуглуулахад хамгийн их төтөлсөн байгаа манай адуучин баг байгаа. За 5. 1 2 3 4 5. Морины асуултан дээр буулгаж чадлаа. За морин дээр дүүсэн асуулт буюу Монголын нууц товчоо, Монгол төмний маань хөлбөн их судар нууц товчооноос ишилсэн асуултуудыг би та бүхэндээ тавих учиртай. Анхааралтай сонсоорой. Тэмүүжний 4 дүүгийн хамгийн отхон дүүгийнхэн нэрийг нэрлэнэ. За хариултыг авъя. За багийн гишүүдээс хэн хариулах вэ? За манай баг ярилцсан үдсэн дээр Тэмүүгэ гэж нэр өгч байна та. Тэмүүгэ. Тий. Тэмүүжний 4 дүү. За хасар, Тэмүүгэ, Тэмүүлэн буюу отхон хүүн хачин. За батлагэр маань 3 болгосон байна. 1 2 3. За баяр хүргэе. Морины асуултанд хариулах боломжийг та бүхэн маань өөртөө олж авлаа. За манай хончин багийнхаа анхаараарай. Монголын нууц товчоонд гардаг Монголын овг аймагуудын нэг Хяд аймгийн сүлд юу вэ? За тэгэхээр Хяд аймгийн сүлдний тухай Монголын нууц товчоонд нэлээд дэлгэрэнгүй дурдсан байдаг. За Есүхэ Баатар Тэмүүжинд бэр буулгахаар явах замдаа нэг айлд очдог. Өөрөөр хэлбэл Тэмүүжингийн маань ирээдүйн хадам аавынд очиход хэлдэг дээ. За асуултанд хариулъя. Тэгэхээр Монголын Хяд аймгийн сүлд нь бол цагаан шонхор шүү. Мэдээж тэгэлгүй яах вэ? Цагаан шонхор. Баяр хүргэе. Хорой. Моринд оноосон асуултыг амжилттай хариулсан. За одоо би та бүхэндээ нэг морийг гардуул хүчиртэй болж байна. За баяр хүргэе. За. Ямачин баг шоогоо хаяа. За нэг хончны суурьтай айл болаа. За дараагийн баг тэмээчин баг 6. Үхрийн асуултаас нэг буураар хитэрч булаа. За манай адуучин багт бас 5 буулгах тохиолдол та бүхэн маань тэмээний асуултан дээр очихно. За 4. Тэмээний асуултанаас ганцхан буур дутуу булаа. За манай тэмээчин баг 4-ийг болгоё. 4. За хорой. Морины асуулт буюу Монголын нууц товчооноос сэтвэлсэн асуултанд хариулах ийм боломжийг өөртөө олж авч байна. Чингис хаан дайм байлдаанаас олж авчирсан хөвгүүдийг өөлөн эхэн тэжээдэг байжээ. Өөлөн эхэн тэжээсэн хөвгүүдийг нэрлэнэ. Хариултыг авъя. Цаг болсон. За өөлөн ихийн дайм байлдаанаас авчирч тэжээсэн 4 хөвгүүний нэг нь Шихийн хутаг, Борхул, Зэлмэ, эргэлзээд байна л та. Борч зэв хоёрын Нэг хувилбараар
За зөв. За би зөв хариултыг та бүхэндээ хэлье. Өөлөн эхийн тэжээж өсгсөн хөвгүүдийн нэр шихих утаг, борхуул, хөхөчөө, хүчөө. За өөрөөр хэлбэл хоёрын онож хариуллаа. За одоо манай хончин баг 5 1 2 3 4 5. За Монголын нууц товчоо. Чингис хааны дөрвөн хошууч, дөрвөн их хөлөг баатар хобилаа. Зэлэм, зэв, сүбэдэ нарыг юу гэж нэрийдсэн байдаг вэ? За хариултыг авъя. Чингис хааны энэхүү дөрвөн баатрыг галзуу дөрвөн нохой гэж нэрлэв. За хариултыг авъя. Тэглэггүй яах вэ? Мэдээж хэрэг Чингис хааны галзуу дөрвөн ноход гэж нэрлсэн байдаг. За ингээд бас нэгэн морь авах эрхтэй болж байна. Хорэ. За манай Ямачин баг. За 4 1 2 3 4. За Тэмээчин баг хайлаа. За 5. За Тэмээний асуултаас 2-оор хэтрээд явсан. За Дучин баг. 6. Тэмээчин багтай айл буулаа. За манай Ямачин баг. За 5. За хончны суурьтай айлссан байна. За манай Тэмээчин баг. Ирхий. 5 4 5. За Яманы асуултанд оноосон түргэн хэллэг. За нэвтрүүлгийн журам ёсоор бол 3 удаа маш хурдан хэлэх ёстой. 15-ны сар алсуур хүрээлгүй, ойроор хүрээлгүй, 25-ны сар холуур хүрээлгүй, ойроор хүрээлгүй. За Тэмээчин багийн гишүүн Шүрэн баг нь. За 15-ны сар алсуур хүрээлгүй, ойроор хүрээлгүй, 25-ны сар холуур хүрээлгүй, ойроор хүрээлгүй, 15-ны сар алсуур хүрээлгүй, ойроор хүрээлгүй, 25-ны сар холуур хүрээлгүй, ойроор хүрээлгүй, 15-ны сар алсуур хүрээлгүй, ойроор хүрээлгүй, 25-ны сар холуур хүрээлгүй, ойроор хүрээлгүй. За хорэ. Оноосон түргэн хэллэгийг та бүхэн маань амжилттай хариулсан учраас нэг ямаагаар оноогийн чинь нэмж байна. За баяр хүргэе. За хончин багийн гишүүн. За хайлаа. За хорэ. За 6 5 6 буюу хоньны асуулт таарчээ. Сан сервэтэ, жадан сүултэ, загсан арьстай тэр юу вэ? Сан сервэтэ, жадан сүултэ, загсан арьстай тэр юу вэ? За хариултыг авъя. Манай багийнхан ярилцаад гоёлоо гэж бодож байна. Олоо гэж бодож байна. Зөв бодсон. Баяр хүргэе. За үүгээрэн та бүхэн маань ахаад нэг хонь авах хэрэгтэй болж байна. За орхилоо. За 5. За манай Тэмээчин баг. За хорэ. За манай Тэмээчин баг маань 5 оноо авснараа энэхүү хөлөг тоглоомын ялагч болж байна. За тэгэхээр нэвтрүүлгийн дүрм ёсоор та бүхэн маань өөрсөндөө байхгүй шагааг надаас авах боломжтой. За ямар шагаа дутуу байгаа вүлээ? Хонь. За хоньыг өгөө. Хорэ. За ингээд энэ хоньыг гардаж авснараа манай Тэмээчин баг маань 4 бэрхэн гүйцээлээ. Хорэ. За өргөө гэрийнхэн хомирч жаргал шившиж орхидог Азийн 4 бэрхэн гүйцээсэн манай Тэмээчин багийн хамт олонны зүгээс нэвтрүүлэг үзэгчдийн болоод энэ сайхан дэвжээн дээр өрсөлдөж байгаа өрсөлдөгч багуудтай зориулж бас дуу хуурын мялалгата ирсэн юм байна.
무시해 중단 무시해 중단 선제 중단 숙소도동 비간비리 중마시에 중단 선제 중단 무시해 중단 선제 색구가도 색이란도다 색들도동 비간비리 막힌게를 막힌보다 막시로도동 비간비리 중마시에 중단 선제 중단 무시해 중단 선제 그래 Ээжийн аялах бүвэн Монгол, эрхэлж наадах, наадгай Монгол, дэлхийг тамгалах, гэрн Монгол, дэгжрэн гангарах, ховцсон Монгол, Монгол төмний маань бас нэгэн гайхамшигыг Монгол ховцсны дээдсийг та бүхэндээ толиулах гэж байгаамаа. За дээдсийн гоёл үндэсний ховцсны салууны захирал хадагтай оюун чимгийг та бүхний өмнө урьж оруулж ирсэн бас учиртай юм шүү дээ манайхаа. Манай дээдсийн гоёл гэдэг салуу маань яг үндэснийхээ хэв маяг гэхээсээ илүү өдөр тутамдаа хүмүүсийн өмсдөг өргөн хэрэглээний хувцсыг толиулдаг. За ингээд манай багуудын хариулах ёстой асуултын чагтаг нуугдсан загварыг Монгол үндэсний загварыг за тэр дундаа манай оюун чим хатагтаа тодруулж хэлснээр хүннүүд элийн загварыг та бүхэндээ толиулахад бэлэн болсон байна. Ер нь одоо эртний гэхээсээ илүү эгэлж ирийн нийгэмтэйгээ хосдуулан хийдэг хуцуудаа ер нь байнга хийдэг юм. Ер нь бол яг сүүлийн үед бол Монгол үндэсний хувцсыг юм их одоо олон нийтээр өмсдөг хүснэтэй. Тэр чутгаараач гэдэг юм уу хэрэглээ аяг тийм шаарддаг болсон. Тэгээ аяг сонголт цайтай, өргөн сонголттой тий хүмүүнийхээ хувь хүнийхээ тийм сонирхолт нь бас тий. За одоо саяын үзүүлбэртэй холбоотой нэг асуултыг манай дизайнер оюун чимэг маань бэлдэж ирсэн байгаа. Хүннүүд ээлэнд байдаг ширээс гэдэг нь яг ямар утгатай, ямар агуулмжтай байдаг вэ? Хончин багийн гишүүд маань ярилцаад за ширээс одоо энэ дээлийн ширээс гэдэг бол ерөнхийдөө монголчуудын эртээрээс эрхэлж байсан аж ахуй тэр нүүдлийн соёл иргэншил тэр тухайн үеийн дайн байлдааны үед бол саад дотор учрахгүйгээр нөгөө нэг чанга байдаг гэдэг утгаар нь. За бүслэхийний ширээс нь бол одоо дээлийн ингрийг хөөргөж өгдөг бас ардаа нөгөө ном сумны саадаг тэгээд илд бамбайгаа бас нэг хамаагүй тэр болохооргүйгээр ер нь хийж бүтээсэн юм болов уу гэж бодож байна. Ямаачин баг Ханчны ширээсийг бол бас санал нэг байна л да энэ багтаа. Гэхдээ одоо ном сумчид харвахтаа нэг номны хөвч ирж юундаа зөгтөг. Гарын одоо шуу юунд зөгтөг. Энээс хамгаалж одоо юугаар бооцсон байдаг шүү дээ манай ном сумч харвдаг хүмүүс маань. Тэрнээс хамгаалсан ийм ширээс байх болоо. Одоо одоогийн бол номчдын тэр нөгөө юугаа боогоод байдаг. Одоо би яг нэрийг нь сайн мэдэхгүй байна. За баярлалаа. За монголчууд ер нь эртнээсээ дээл хувцсыг зөвхөн одоо хувцс гэж үзэж харж ирээгүй ямар нэгэн байдлаар эрүүл мэндэд тохируулж хийж ирж исэн. Жишээлбэл одоо энэ бүслэхийн хавийн ширээс бол бөөрийг хамгаалах, дорикоос хамгаалах тэр морин дээр явхад дорикоос хамгаалсан байдаг. Бол энэ ханцууны ширээс бол бас ханцуугаар салхи орох те морин дил дээр явхад салхи орох. Хоёр дахь үүрэг нь бол бас тэр бүх бат гэдэг үднээс ширээсийг бас хийж өгдөг байсан. Тийм болохоор эрүүл мэндийн бүх батын тэгээд дээр нь бас тухайн дээр ахуй онцлогтойгоо тохирсон тийм байдлаар ширээсийг хийдэг байсан болоо гэж бодож байна. Адуучин багийн гишүүн Наран Туяа манай багийнхан яриад монголчууд дээр үеэс их одоо байлдаан тулаан хийж явсан. Тэгэхээр нөгөө ив нэгдэл бат бүх одоо ард түмэн шүү гэдгийг бас илэрхийлэх үүднээсээ энэ одоо ширээснүүдийг хийж өгсөн байхаа гэж үзэж байна. Өвөл зунгүй нүүдлэн амьдардаг монголчуудын одоо ёс заншил байдаг. Тэгээ тэр утгаараа бол олон цагаар олон сар жилээр одоо морин дил дээр явдаг учраас энэ одоо дөргөлтөөс хамгаалах, нуруу нь одоо чилэхгүй байх гэх мэт одоо тийм эрүүл мэндийн талаас нь бол нэлээ энэ ширээсүүдийг бол хийж өгсөн гэж үзэж байгаа. Эцсийн байдлаар зөв хариултыг хэлэх буюу за энэ баг зөв хариулсан гэсэн оноод өгнөлтийн өгөх учиртай. Би нөгөө асуултандаа яг ширээс маяг юу агуулгадаг байсан бэ гэж асуусан тий. Тэгээ яг нөгөө Тэмээчин баг маань аюул төхгүйж хариуллаа. Тий.
Ширээсийн талаар та бүхэндээ бас толилууч хэлгээд энэ ширээс гэдэг маань ухаан хүний язгуур, угсаа, ям, гарал, одоо хаанах ямар аймгийн хэний одоо охин те ямар албан тушаатай байдаг гэдгийг илэрхийлдэг байсан байдаг. Ширээсний тооны өнгөөр нь тухайн хүний хаана ямар синтетик гэдгээр нь бас дээр өвний хүмүүс маань хараад уншдаг байсан байгаа. Яг бол яг хуу 100% одоо бидний одоо судалж үзсэн шиг хариулахгүй ч гэсэн төхөө бол 100-ны 20-30% бол хариулсан. Таныг мэдэх хүн өндөр ач холбогдолтой ийм сайхан асуулт боллоо гэж би бодож байна. За та бүхэндээ баярлалаа. Дараагийн асуултыг, дараагийн боломжийг би та бүхэндээ нээж өгөх гэж байна. За энэ бол мөн Монгол үндэсний уламжлалтай зан заншилтай холбоотой ийм асуулт. За монголчууд хумсаан авахтаа ямар цээрийг үлддэг вэ? Хумсаан хаяхтаа ямар үг хэлдэг вэ? За дуучин багаас эхлэе. Монголчууд одоо шүн орой хумс авдаггүй. За мөн айлд хумс авахыг цээрэлдэг. За тэгээд босгоны шороонд булж одоо хаяна. За тэгтээ чи цалин цагаан хад бол би цал буурал өвгөн болъё. За мөн чи намайг өхөлт бүү за би чамайг өхөрт бүү заа гэж энэ үгийг хэлдэгэ гэж багаараа ярьж шийдлээ. Тэмээчин багийн хариултыг сонсъё. Нутаг нутагтаа сөөр байна л да. Жишээлбэл баруун аймагуд руу бол чи наана болохта хумсанд хилдэг үг болохоор чи наана түмэн цагаан хонь болоод байж би чамайг дараа нь морин хоштой хонийн шүүстэй ирж авъя гэж хийдэд болдог. Тим ёс бас баруун аймагт байдаг. За бусад багийн хариулсан хариулттай бол санал нэг байна. Эндээс өөр зүйлийг хэлэхэд зүг юм уу зүүн зүгт хумсыг гаргаж хайдаг юм байна. Хумсыг бас мэрж авч болдгоо. Энийх нь бэлгэдлийн чанараар ингэж хэлдэг ч гэсэн цаад учир шалтгаан нь хумсны завсар олон одоо хор микроб явж байгаа учраас хумсыг бол мэрж авдаг байгаа. Булж хайдынх нь учир шалтгаан нь одоо юу вэ гэхээр өнгнөөс харахад бэлгэдлийн юм шиг харагдавч цаа талаасаа ингэж хумсыг мал идэх юм бол малын гидсэнд нь ороод одоо гэмтэх магадлал өндөр ургах магадaltaй байдаг учраас энийг идэж болдгоо байгаа. Нутаг нутгийн онцлогоор ингээд өөр хэлдэг гэдэгтээ бас санал нэг байна. Жишээлбэл одоо Хөвсгөл аймгийн зөвхт бол хүн малын хөлөөс зайдуу хүүтэн чулуу болж урга гэж хэлдэг тийм заншил бас байдаг. Зүг юм уу 100 үргэж гаргаад тэмээний ивэр тэнгэрт хүрч тэхийн ивэр газарт хүрэхээр хос морьтой хоёул ирж авъя гэж хэлээд хайдаг болж хайдаг. Тэгээд хумсыг бас нэг зэрлэг зүйл нь ээжийн үүлний хайж аавын хит утгаар хумс авдаг бай гэж зэрэлдэг. Дөрвөн бэх тэмцээнд оролцогчид маань үнэхээр үндэсний ёс заншлаан мэддэг, өв уламжлалаа хадгалж хамгаалж чаддаг ийм хүмүүс гэдгийг саяын асуултан дээр бүрэн дүүрэн нотлон харуулж чадлаа гэж би бодож байна. За ингээд та бүхэн маань саяын асуултанд бол дөрвөн баг дөрүүлэн үнэн зөв бүрэн дүүрэн хариулсан гэж би үзэж байна. За тэгээ та бүхэн маань харж байна. Миний өмнө дөрвөн бэрх байна. За эндээс та бүхэн маань дуртай шагаагаа авна. За. За ингээд тэмцээний ялагчийг тодруулах хамгийн сүүлийн асуултыг би одоо та бүхэндээ тавих гэж байна. Та бидний өмнө тавьсан байгаа энэ ган тулгыг монголчууд хэдийн үеэс хэрэглэж эхэлсэн бэ? Тулгатай холбоотой ямар домог зан үйл байна вэ? За манай багийн хувьд бол ган тулганы үүслийг хүннүүгийн үед бол холбож ойлгож байна. Айлд бэр болж очих байгаа эмэгтэй бол ямар ч байсан тулгын 3 чулууны баруун талынх нь бол эцгийн тал, зүүн талынх нь бол эхийн тал, яг тэр тулганы чулууны 3 дахь буюу үүдэн хэсэг рүү харсан хэсэг нь бэрийн тал гэж явдаг. Тэр бэрийн тал тэр яг чулууны өмнө тэр бэр тэр айлд одоо тэр айлын бэр болж ирээд тэр тулгыныхаа татганы өмнө гал асаач одоо тэр айлын
хүн болсон. Энэ айлд одоо бэр нь олж ирсэн гэсэн ийм утгыг илэрхийлдэг байсан. Манайх энэ яг дөрвөн тулгатай холбож хариултаа хэлье гэж бодож байна. Энэ дөрвөн тулга үүссэн үеийн дөрвөн тодорхой тулга үүссэн үе нь болохоор манжийн үеэс үүдэлтэй. Яагаад тэгэхээр тухайн үед монголчууд манжуудтай их бэлгэдлийн чанараар их дайтдаг байсан. Бэлгэдлийн чанарын дайн хийхдээ манж нар одоо энэ дөрвөн тодорхой тулгыг гурван тодорхой болгоод энэ гадагшаа байсныг нь дотгошоо хэрэг болгоод гурван хэрэгээр гал голомтын байнг мануулжээ гэсэн тийм бэлгэдлийн чанартай тийм дайсагнал явуулсан байгаа. Энэнийг мэдсэн монголчууд гурван тотгийг дөрв болгоод тэгээд нөгөө монгол авгаан өмсгөл гэдэг байдаг нөгөө ийм том зүүсгэлтэй. Тэргээр болвол одоо монгол эзэгтэй одоо хан гард шуу болоод одоо галынхаа энэ дөрвөн юугийн тэр хэрэгийг ингээд манаж авах тийм бэлгэдлэр ингэж хийсэн гэж бэлгэдлийн судлал дээр бол үздэг. Бас Ямаачмбагийн хариулттай манайх ерөнхийдөө санал нэг байна. Манжийн нарлын үеийн дөрвөн юу нь болохоор ертөнцийн дөрвөн хүчтнийг бэлэгдэж бас нөгөө хангар арслан марс гэд тэрийг бэлэгдэж бас нөгөө баруун зүүн дөрвөн зүгэн бэлэгд яасан юм болов гэж бодож байна. За манай багийн хариулт гэх юм бол одоо Хончин баг, Ямаачин баг хоёртой гэрн дүүцгүүч хариулж байна. Одоо тулгын түрэн тогтхыг одоо бас 4 зүг 8 зүг тэр аз шаргалын дээшээ гал өөрөө дээшээ мандан мадар гэсэн утгатай. Тэгээ бүслүүрийн хувьд бол бас одоо цонтоотоогоор зөв хариултыг би хэлэхээс өмнө ер нь бол дөхүүлсэн баг бол манай Ямаачин баг бас нэлээд бэлэгдэл талаас нь бол дөхүүлсэн. За үүнтэй холбоотойгоор бас бэлэгдэл домог байдаг. За Манжийн хаан Монголд тулгах гэж өгтөө 3 биш 4 багантай болгож тойрсон бүслүүрийг нь могоо хэлбэртэйгээр уралсан гинэ. Энэ ямар учиртай вэ гэхлээр дөрвөн тотох нь бол хон хэрэг. Дөрвөн баг нь бол монголчуудын одоо дөрвөн аймаг. За тойрсон баг нь бол монголчуудыг игнэгт одоо хэрж тойрч байх могоог дүрсэлсэн ийм ёр бэлэгдэлтэй. Өөрөөр хэлбэл монголчуудын гал голомтыг устгах ийм далд санаа оршиж ирсэн юм байна. За тийм учраас монголчууд маань яасан гэхлээр тэр гал голомтын эзэн болсон бүсгүй хүнийг тэр хэрээг одоо дарах жигүүртний хаан хан гард болгож одоо эхнэр үс гэж байдаг шүү дээ. Энийг бол хан гардын дүрстэйгээр хийж үсийг өөрчилж гал голомтон игнэгт сахилж тэр хон хэрээний сүрийг дарж байх ийм бэлэгдлийг бас хийж хэрэгжүүлж чадсан юм байна. Манай Ямаачин баг эндээс нэг шаг авах эрхтэй болж байна. За хүрээ. Бүхэл бүтэн 3 үеийн турш Монгол үндэснийхэн ёс зан заншлын өвөрмц гайхамшигыг бидэнд нээж үнэхээр ширүүн өрсөлдөөний дунд ялагч таларч байна. 4 бэрхийг болгож дээр нь нэг морийг өөртөө авч чадсан манай Тэмээчин баг таларч байна. Баяр хүргэе. Хөрс дэлхийн элгэн дээр хөх толбтой төрсэн хүү орчлонгийн ангээр өв түүхээрэн бахархсан монголчууд та бидний өв түүхээрэн өрлөг соёлоорон бахархлыг дэмжих дөрвөн бэрх нэвтрүүлэг инхүү өндөрлөж байна. Сэнхэр дэлгэцэн ширтэж бидэнтэй хамтдаа байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Аз жаргал амжилт бүтээл танаа гэр өргөө хотолд цогцлох болтугай. Хүрээ.